За энэ Монгол улсын эдийн засагт хамгийн том байр суурь эзэлдэг экспортын 90 орчим, экспортын орлогын 90 орчим хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувь, аж үйлдвэрийн салбарын 72 орчим хувь, төсвийн 30 орчим хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 27% эзэлдэг ийм том салбарын хууль эрх зүйн шинжилтийн орж ирж байгаа. Тэгээ орж ирэхдээ эдийн засагт ингэж томоор нөлөөлдөг юм зөвхөн ингээд зэсийн амнат дээр одоо илүү тийм тодруулж томруулаад оруулж ирж байгаа нэг дэх агуулга нь, хоёр дахь нь бол энэ хувийн хвшлэрийн суурь судалгаа хайгуул хийлгэнэ гэсэн нэг юм агуулгатай л орж ирж байгаа гэж хараад байгаа. За тэгэхээр ер нь одоо ингээд цаашдаа бид нар энэ уулуурхаан салбарыг чинь зөвхөн зэс гэж харах юм уу? Аалт зэс, төмөр, жонш одоо энэ газрын дор баялаг нийтэд нь харж оруулж ирэх юм гэдэг нэг асуулт байна. За яагаад тэгэхээр ингээд та энэний өмнөхөн энэ газрын төсний тухай хуулийг бид нар хэлэлцлээ. Бадамсүрэн гишүүн 2004 жилийн 7 сард 2025 оны 7 сард энэ хууль өмчлөг өргөн барьсан. Энэ хууль дээр та хэд маань яанд нэгтгэж ажиллах боломж байсан. Их хурлын гишүүдийн өргөн барьж байгаа хуулийн төслүүд бол нээлттэй байдаг. Энэ хүмүүстэй нь уулзаад нэг мөр энэ том хуулийн төсөл дээр оруулж ирээд асуудлыг шийдэж явуучих боломжууд байхад энэ боломж олцоогоо манай засгийн газрынхаа эргэлхийлэхгүй байна гэж харж байгаа шүү. За хоёрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 5 жил бол хайгуул хийсэн. Ямар хэмжээний үр дүн гарсан юм бэ? Энийг нэг асуучих. Тэгээ яагаад одоо хувийн хвшилээр хийлгүүлэх гэж байгаа гэдэг асуулт байна. За та хэд санджээвэл ер нь энэ уулуурхаан салбарыг доктортой хөгжихгүй бол цаашаа хөгжлийн бодлого цаашаа эргэжиж явахгүй. За энэ 2018 онд санагдчих энэ ашиг томилтуулалтын тухай хуулийн 9.1.13-ыг 26-гийн 9-ийг ашиглаад засгийн газар шийдвэр гаргаад төв зүлгээл талбай гэсэн. За тэр талбайг шийдвэр гаргасан ерөнхий сайд нь огцорсон, шороо оронд бүр явсан. Ер нь цаашдаа ингээд уулуурхаан салбар дээр ийм шийдвэр гаргахад шоронжуулаад авэдсан шийдвэр гаргасан хүмүүсийн ялтан болгоод ивэл гадаадын хөрөнгө оруулалт Монголд яаж орж ирэх? За миний авж байгаа мэдээллээр бол баг энэ 150 орчим аж ахуй нэгж 100-аар 150 орчим аж ахуй нэгж энэ урт нэртэй хууль болон төв зам орсон, төмөр замын тараас орсон ингээд явсан. Тэгээ эднэр дээр ер нь ямар одоогийн байдлаар охирол үүсчихэд байгаа. Тэгээ эхлээд та хэд энэ хөрөнгө оруулалт хийсэн компаниудынхаа асуудлыг шийдээгүй ээжиж дахиж бага хувийн хвшлэр та хэд өөрсдөө хайгуул хийх юм бол 2 жилийн дараа бид нар лицензийг чинь одоо ямар нэгэн өрсөлдөөн шалгуургүйгээр өгнө гэж хуулийн төсөл оруулаад ирж байгаа. Тэгэхээр энэ нөгөө эрх ашиг нь хөндөгдсөн байгаа энэ аж ахуй нэгжүүдийн асуудлыг яаж шийдсэн? Ингээ үндсэн 3 асуултанд хариулт авчаад тодруулъя гэх үү? За орчуур төгшөөний асуулт хариулъя. Энэ аюул чухал байгаа юм аа. Манай улсын эдийн засаг өөрөө нүүрснээс хамааралтай эдийн засгийн бүтцтэй болчиход. Дэд бүтц нь хүртэл нүүрсний дэд бүтцтэй. Тэгэхээр нүүрсний үн унахтай зэрэг эдийн засаг хүндэрчдэг. Нүүрс сайн байвал сайжраад байдаг. Бусад түүхийн эдүүд дээрээ ер нь уулуурхаан бодлого бол одоо түүхий болгон дээр бодлого хийж явдаг ийм л салбарын алийг өргөхийн, алийг жоохон барихын гэд ингээ явдаг, хаашаа барьж явах гэдгээр. Тэгэхээр манайх бол одоо 2 дахь эдийн засгийн хөдөлгөгч хүч суурь болвол зэсгэж харж байгаа. Энэ үндслэлтэй юу вэ гэхээр нүүрсний зах зээл дэлхийд 850 тэрбум долларын зах зээл байгаа юм одоо. Зэс бол 500 тэрбумын зах зээлийн 2 дахь томны. Газрын ховор элемент гэж яриад байдаг 15 тэрбум долларын зах зээл дэлхийн жилдээ. Уран бас нэг 10 орчим тэрбумын зах зээл багхгүй. Тэгэхээр улс төрийн геополитикийн эдийн засгийн ач холбогдолтоос нь ингэж харж байгаад бид бол зэсийг дараачих нь гэж харж байна. За үргэлжлүүлээд одоо бусад том хэмжээний нөлөө үзүүлэх салбаруудыг энэ чухал элементүүдийнхаа томьёолол эрс судалгаанаас томьёолоод явнаа гэж харж байна. Хоёрт нь газрын тосны хуулийн асуудал ярьж байна. Газрын тосны хуультай холбоотой асуудал дээр бид одоо манай яам хууль бэлдээ явж байгаа. Тэгээ одоо энэ улсын хурлын гишүүд бол өөрсдөө хууль санаачлаад явах эрхтэй учраас бид одоо энд зогс гэж одоо хэлж чадахгүй. Тэгэхээр газрын тосныхоо хуулийг боловсруулад энэ орж ирсэн хуультай уялдуулаад нэгтгэхэд явъя гэсэн ийм байр суурьтай байгаа. Ер нь энэ хаврын чуулганда багтаагаад өргөн барьчих гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 5 жилд хийсэн ажилтай холбоотой мэдээллийг манай геологийн албаны дарга өгнө.
За 9.13-тай холбоотой асуудал, дүүцүүлэгтэй холбоотой асуудал. Дүүцүүлэгтэй холбоотой асуудал бол үнэнхээр зовлонтой асуудал. Энийг шийдэх хууль нь байна. Шийдээд хууль эрх зүйн ял шийтгэл рүү яваад орсон. Үннийг хэлэхэд салбарын сайд хийгээд хуулийн дагуу асуудал шийдснийхаа төлөө одоо элдв хариуцлага хүлээх зориг алга. Тэр энэ одоо нэг үгүй хэлэхэд одоо би бол манай салбарын асуудлаас өөр салбарын асуудал болов уу гэж хараад байна. Энэ эрлийн ажил гэдэг бол зөвхөн ашиг нутмлын салбарт зориулагддаг ажил. Энэ онцгой байдал, үер, ус, хот байгуулалт, хөдөө аж ахуй, газар тариалан ингээд бүх асуудлуудыг одоо хэрэгтэй судалгааг дэлхийн бүх улс орнууд хийдэг. Энд харамсалтай нь одоо төсвийн хөрөнгө одоо бага байна гэдээ мөнгө тавьж өгдөггүй. Эрлийн ажлыг хийхгүйгээр геологийн ажил байхгүй, геологийн ажил хийхгүйгээр уул уурхай байхгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс өнөөдөр 1990 оноос өмнөх эрэл судалгааны ажлын үр дүнгээр амьдарч байгаа. Ирээдүйн хүүхдийнхээ хоол хүнсийг бид нар бэлдэх ёстой. Энэний тулд бид нэр одоо хувийн хвшлийн хүчийг татаж оруулж ирээ. Улсын төсвийн хөрөнгөд найдахад бол их удаан явахаар байна. Энэ жишг бол шин жишг биш. Канада, Оросын улбооны улс, Казахстан гэдэг одоо энэ уул уурхай явж байгаа улс орнуудад хийгдэж байгаа аргачлалыг оруулж ирж байгаа. Хувийн хвшил энэ дээр эрлийн ажил хийгээд ингээд улсад хүлээлгэж өгдөг. Энэ тогтолцоо, энэ шинэ одоо боломжийг ашиглая гэж байна. Ашигт малтмал газрын засны газрын кадастрын хэлтсийн дарга их тулга. Энэ урт нэртэй хууль болон ашигт малтмалын тухай хуулийн 9.13-гийн хоёр зохицуулт байгаа даа. За 9.13 дээр бол хохирсон аж ахуй гэж өнөөдрийн байдлаар нэг 20 орчим аж ахуй гэж байгаа. За урт нэртэй хуультай холбоотой асуудал таны хэлж байгаа нэг 100 орчим байгаа. Энэ 9.13-ыг бол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаанаар тайлбарласан зохицуултаар бол нөхөө олгорын асуудлыг бол 9.13 зааснаар нөгөө улсын чанартай автцсан бол нөгөө бүтээн байгуулалттай холбоотой тусгай хэрэгцээнд авсан газруудтай тусгай зөвшөөрлүүд хамрагдана. Урд нэртэй хууль бол хамрагдахгүй нөхөөл урахны асуудал мөнгөний хэлбэрээр явагдана гэж тайлбарлсан багт. Тэгэхээр энэ дээр бол ажлын хэсэг бол байгууллагад ажиллаж байгаа. За мөн тухайн аж ахуй нэгжүүдтэй бол тодорхой хэмжээний хэлцэл хийсэн баг. Хохирлын хэмжээ энэ 20 орчим аж ахуй нэгжийн хохирлын хэмжээ өнөөдрийн байдлаар Үндэсний геологийн албаны дарга мөнх хөлөг 3 номер хариулъя. За сүүлийн 5 жилийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн судалгааны ажлын үр дүнг бол бид үндсэндээ 2 байдлаар томьёолж болно. Нэг нь мэдээж зураглалын ажил буюу геологийн суурь судалгаа хийгдсэн талбай хэмжээ. Нөгөөх нь болохоор зэрэг ерөнхий эрлийн ажлын үед тогтоогдсон баялаг. За баялагын хувьд бол бид бол сүүлийн 5 жилийн хувьд баялагын тоо хэмжээг нэг үрчлэн танд тухайлсан ажлын шугамар хургуулъя. Зүгээр хамрагдсан талбайн хувьд бол бид ердөө нэг нийт газар нутгийн 3%-аас 5%-ийг л хамраад байна. За өнгөрсөн 5 жилийн хугацаанд үндсэндээ улсын төсвийн хөрөнгө дээр 110-аад тэрбум төгрөг тавигдсан боловч эдгээр дүнгийн 40 тэрбум нь бол зөвхөн агаарын геофизикийн судалгаанд зориулагдсан байгаа. Бусд нь л зураглал болон эрлийн ажил тавигдсан гэсэн үг. Ер нь бол одоо 50 мянганы зураглалын ажил хийсэн талбай нэг 50% байгаа. Тэгэхээр жишээлбэл энэ жилийн хувьд одоо 20 тэрбум төгрөгөөр улсын төсөв тусгаад явна гэх юм бол дахиад 20 жил шаардлагатай. Бид өхөн гэрээний талбайг нэг дунджаар 90 мянган гаагаар гээд ингээд тооцоод үзвэл нэг 280 орчим гэрээ байгуулагдана. Энэ дээр 280-аас 300 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт татаж энэ эрэл үнэлгээний ажлыг хийх боломжтой гэж үзэж байгаа. За. Их тийм ядмаг нэг шилний цаанаас чихэр долоолгосон судалгаа тооцоо суурь судалгаанууд байхгүй. Асуудлаа өргөн үнцгээр харж том зургаар нь шийдэе гэж бодоогүй. Ийм хуулийн төсөл орж иж гэж харж байгаа. Хоёрхан эрх ашиг. Нэг нь зэсийн амнаатыг бууруулж байна. Тэр дундаа Монголыг одоо өнөөдөр хүртэл авч явсан Эрдэнэттэй холбоотой Эрдэнэтийг хэвээрнүүлдэггээд босод одоо тэр шинэ төслүүд гэдэг юм уу явуулах гэж байгаа одоо юу гэдэг манай зарим гишүүдийн хардаад байгаа хоёулахтай холбоотой, онтротой холбоотой эднэрт зориулсан хуулийн төсөл орж иж гэж харж байгаа нэг.
Хоёр их юм бол Монгол улсын уулуурхаан салбарт хөрөнгө оруулалт хийсэн байсан. Төрийн салбарын нийтлээ шүү 120 орчим аж ахуй нэгжүүдийн өнөөдрийн хийсэн байгаа хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж чадахгүй байж чихэр долоолгож байгаа байдлаар дараагийн хувийн хвшлийнхэн маань ороод ирээ. Та нуус хайгуулаа хий. Үнэхээр хайгуулаас чинь одоо үр дүн гараад ирэх юм бол бид нар лиценз олгоё. Нэг ийм л хуулийн төсөл орж ирсэн. Одоо хувийн хвшлийнхэн чинь та итгэхгүй шүү дээ. Хөрөнгө оруулалт хийхгүй. Эхлээд нэгдэх асуудлаа эрэмблээд хамгийн нэгдүгээр Монголын энэ уулуурхаан салбарыг орж ирсэн хөрөнгө оруулагч нар дотоодын хөрөнгө оруулагч нарыг дэмжээ. Тэгжээс дараагийн ажил чинь явнаа. Зөвхөн зэсийг энэ дээр хардаг бол буруу шүү Дамжны сайдаа. Та бүхэл бүтэн энэ чирдс баялаг ажилтны улуурхай яамны сайд хүн. Олон салбар танд хариуцж байгаа. Хамаарж байгаа. Нүүрэн чиг гишүүний яриад байгаа тэр төмөр дээр яг үнэн шүү дээ. Стандарт гэдэг нэг тоо тавьчихсан. Баяжмлынхаа одоо хэд гидээр яаж гарч байгааг мэддэхгүйгээр та бараг баяжуулсан юмыг л хэлээр гаргаал явуулж байгаа шин. Тэнийг сайжруулад орж ирэх ёстой шин хуулийн төсөл чинь. Алт Жон Цис газрын дорх бүх баялагийг энэ ашигт тултмлын тухай хуульд хамааралтай шин. Зөвхөн нэгийг салгаж оруулж ирж байгаад асуудлыг юм ядвагнаар шийднэ гэвэл одоо эдийн засгийн байнгын орооны одоо мэрэгжлийн хурлын гишүүн сууж байгаа гэж харж байгаа. Мэргэжлийн байнгын ороо байгаа. Тэгээ хуулийн төслийг л дэмжихгүй байх Дамжны сайдаа. За их хурлын гишүүдийн өргөн барьж байгаа хуулийн төслүүд бас байгаа. Энийг та үнэхээр сэтгэлтэй санаачлахтаа бол төрүүлж аваад уншаад санаачилсан гишүүдтэй нь уулзаад энэ хуулийн дээр давхар таны яг ярьж байгаа энэ асуудлыг чинь шийдье. Таны ярьж байгаа энэ асуудал чинь ингээ ороод ирэх юм байна. Нэгдсэн одоо ашигт малтмлын энэ тухай хууль чинь бол нийтлэг энэ салбарт бүтэн үйлчилж байгаа болохоор хамттан аваа авчиг гэдэг манлайллыг манай засгийн газар үзүүлэхгүй байна. Дамжны сайд бол дөрөв ингээд бүтэн одоо олон гишүүдийн асуултанд хариулаа сууж байна. Ажил хийх гээд байгаа нэг юм чин сэтгэл үнэртэй байна. Тэгээ цаана одоо ерөнхий сайданд л ажлыг хийхгүй л байгаа юм байна л та. Гэхдээ засгийн шийдэхгүй. Ерөнхий сайд одоо энэ салбарын сайд нараа дарамтлаад байт юм уу? Үнэн асуудлаа оруулж ирээд ингээ ажил явуулах гэхээр Дамжны сайд би айж ийн гэж штэ. Намайг шоронд явуулах гэдэг нэг ч төр. Энэ асуудлыг чи би шийдчих юм хүндрэх гээд байна гэд. Тэг ингэж болохгүй штэ. Бүхэл бүтэн кабинетийн засгийн олон их хурлын гишүүдийн дэмжлэг аваад ерөнхий сайд энэ гүйцэтгэх засаглал удирдах байгаа хүн салбарын сайдын зөв болгох гээд асуудлыг шийдэх гээд хуулийн төсөл оруулж ирэхэд тэрийг дэмждэг. Тэгээд тодорхой энэ эдийн засгийг тэлчихээр том төслүүдэд явуулчих ихээр сайд нь айгаа сууж. Тэг ийм байж болохгүй шүү дээ. Цаашдаа энэ Монгол улсын эдийн засгт хамгийн юм нөлөөтэй байгаа энэ уулуурхаан салбар, аж үйлдвэрийн салбар, эрдэс соёлын салбарыг их хурлын гишүүд болон байнгын ороо ер нь бүх ард түмнэрээ дэмжихгүй бол болохгүй шүү. Нөгөө асуудлыг нэг юм өнгийн хэлбэр шийдэж болохгүй. Дамжны сайдаа наа салбарын түүхийг хараад наа түрүүний ярьдаг 100-аад аж ахуй нэгд чинь гадна дотны зах зээлээс хэдэн зуун тэр бумын хөрөнгө оруулалт татаж авчирж ирээд энд гацаацсан байгаа вэ гэдгийг эхлээд бодох ёстой. Тэгээ наадхаа эхлээд явуул та. Хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгжүүдээ эхлээд ажлыг явуулахгүй байж одоо дахиад хуулийн төсөл оруулж ирээ та хэд хувийн хвшил өөрсдөө хайгуул хийчихээ. Тэгээ дараа нь 2 жил хайгуулж юм чинь гараад ирвэл бид нар лицензийг ингээд олгоод өгье гэдэг ийм одоо жихэр долоолгож байгаа шилний цаанаас жихэр долоолгож байгаа юм чи эдийн засгт яг бодиттой хөрөнгө оруулалтаж орж ирэхгүй шүү. Тэгэхээр эхний ээлжинд бол наад хохирцсон байгаа аж ахуй нэгжүүдийн асуудлыг шийд. Тэгжээж гадна дотны хөрөнгө оруулагч нар ихтгэл төгс цаашаа энэ ажил явнаа. Тэгэхгүй та одоо айж агшаад ирэхгүй шүү дээ. Одоо Дамжны сайд маань ажил хийх гээл гэдэг юм шиг засагтайгаа муудалцаад засгийн дэмжихгүй байгаа юм биш үү? Тэгэхээр айхгүй над хуулийн төслөө энэ